Миний ах өнөөдөр хичээлээ тараад сургалттай байлоо. Европын сургалттай. Хичээл дээр зөнзөө хэм сурж ирэх шүү за. Сайн байна уу намайг ин хүчин гэдэг. Би Хөсгөл аймгийн Бүрэн сумын Тэтэм сургуулийн 4-р ангид сурдаг. Хөсгөл аймагт маань хамгийн цэнгэг устай Хөсгөл далаа байдаг. Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан Монгол улсад өсвөр үе залуучуудад амьдрах ухааны боловсрол олгох, хөгжлийг дэмжих, чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор залуучуудын хөгжлийн төвүүдийг 2013 оноос эхлэн байгуулж, тус санаачлагыг Монгол улсын засгийн газар үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр өнөөдөр бүх аймаг, дүүрэг, зарим сумын нийт 45 төвөөр дамжуулан өсвөр үе залуучуудын хөгжлийг дэмжин тэднийг чадваржуулж байна. За сайн байцгаана уу. Наав Бүрэнбаяр гэдэг робокийн сургалтын багш байна. За тэгээд энэхүү сургалт маань болохоор зэрэг нүв болоод Unitel Group-ийн хамтарсан Unitel Hub гэх төвөрд дамжин хүрдэг робокитийн сургалт байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан болон Unitel Group хамтран өсвөр насныханд технологийн инновац ашиглан эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө, мэдээлэл өгөх, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр хамтын ажиллагаагаа 2019 онд Мандухай төслөөр амжилттай эхлүүлсэн юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааны хүрээг тэлж хүртээмжийг нэмэгдүүлэн Unitel Hub-ыг 12 аймагт байгуулад байна. Unitel Hub дээр өсвөр үе залуучуудын техник сэтгэлгээ хөгжүүлэхээр робот угсрах, код бичих зэрэг програмчлалын сургалтуудыг зохион байгуулж, электроникийн суурь ойлголтыг олгож байна. Намайг Уухан Цэцэг гэдэг ин хүчин гэж байна. Манай охины хувьд бол 4 настайгаас эхлээд одоо сургалт онгойлонгод бол хамрагдаж эхэлсэн. За тэдний нэг нь бол энэ хабын сургалт байгаа. Тэгээд охин маань миний сургалтанд сууснараа бол маш олон чадваруудыг бас эзэмшиж байгаа гэдгийг бол бас ээж хүний хувьд бол харж дүгнж байгаа. Миний ах өнөөдөр ямар робот хийсэн? Өнөөдөр би сургалтын дээр робот хийсэн. Энэхүү сургалтуудад нийт 700 гаруй өсвөр үеийнхэн залуучууд үнээс 110 охид хамрагдаад байна. Мөн залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтнүүдийг дээрх сургалтуудыг заах сургагч багшаар бэлтгэн чадваржуулж байгаа юм. Боломжийг хүн бүр турейтайгаар хамтран хэрэгжүүлж буй энэхүү санаачилга нь азлагдсан орон нутагт амьдарч байгаа өсвөр үеийнхэн залуучууд ч хот сүрэн газар амьдарч байгаа бусадтай адил хөгжих, дэлхийн залуучуудтай хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлсэн юм. Энэхүү хөтөлбөр нь нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан төрийн болон хувийн хвшлийн хамтын ажиллагааг амжилттай өрнүүлж буй үр дүн юм. Хүн болго өөрийнхөө дуртай роботыг угсраараа гэсэн тайд болохоор зэрэг сайн өөртөө таалцсан хичээлийнхаа тэр үеийнхаа роботыг угсарсан байгаа тийм ээ. За тэгээд энэ өдөр ингээ угсрах чинь дахиад бэрхшээлтэй зүйл байсан уу? Тэрийг огчтой дахиад эхнээсээ ингээд яриад тайлбарлаад яваарай заа юу. Ерөөсөө бэрхшээлтэй зүйл байгаагүй. Харин энэ утас салбахад ингээд улаан утсыг ийшээ харуулад эсвэл хар утсыг ийшээ харуулад ингээд сольж холбоод байсан. Хүүхдүүд маань одоо нөгөө энгийн жижиг деталуудаа гараараа угсрах, электроникийн зөв холболтууд хийж бас сурна. Хүүхдүүд маань сургалтандаа маш их сонирхолтой, дуртай. Эндээсээ ер нь явахгүй уул хичээл маань бол хичээлийн цаг дуусчаад ах багш одоо энэгээ дахиад угсраад дуусгачихъя гэдэг ерөөсөө аяны ангиасаа ер нь гарах их дурггүй. Одоо л гэрээ хүүхдүүд маань яг багшаасаа мэдээлэл аавна. За мөн сургачгаас авч болно. Тэгээд хуучин бол ерөөсөө одоо яадаг гэсэн гэхээр зэрэг одоо онл үзүүлэн эсвэл одоо биднэрт нөгөө нэг тийм электроникийн чиглэлийн деталууд эд ангиуд маш ховор байсан болохоор бид нэр тэрийг нэг сайн судалдаггүй байсан. Одоо хүүхдүүд маань бүгдээрээ сайхан нээлттэй төслөөрөө ирсэн хэрэглэгтүү маань бас маш гоё байгаа учраас хүүхдүүдийн маань сонирхол маш их байдаг. Монгол орны хот хязгаар мөрөн хотод ирээдүйн инженерүүд бэлтгэгдэж байна. Залуучуудын хөгжлийн төв нь орон нутгийн өсвөр үе, залуучуудын чөлөө цагаа өнгөрүүлдэг хамгийн их очих дуртай газруудын нэг бөгөөд төв дээр Unitel Hub 2023 онд шинээр байгуулагдсанаар илүү цогц үйлчилгээг хүргэх болж өдөржин хөл хөдөлгөөнтэй олуулаа цугласан, хамтдаа хөгжиж, ур чадвараа нэмэгдүүлсэн хамгийн чухал газар болжээ. Төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны хүрээнд аслагдсан аймагуудад амьдарч байгаа бидний ирээдүй болсон өсвөр үеийнхэн залуучуудад бүтээлч чадвараа хөгжүүлэх, бие даан суралцах, багаар ажиллах, инженерчлэлийн мэдлэг олгож боловсролын тэгш хүртээмжийг дээшлүүлснээр хаанч амьдардаг байсан ялгаагүй мэдлэг мэдээллийн ялгаатай байдлыг үүсгэхгүйгээр боломжийг тэгш хуваарлж хөгжлийн гарц болох Монголын ирээдүйн суднуудыг бэлтгэж байна. Инженерчлэл, шинжлэх ухаанд охин суралцж байгаа нь тэднийг улам хүчрхэгжүүлж, чадваржуулж, ирээдүйн мянган эмэгтэй мэргэжилтнүүдийг бэлдэх суурин болж байгаа юм. Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан эмэгтэйчүүд залуучуудын эрүүл мэнд, хүний эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд, гендрийн тэгш байдлыг хангах чиглэлээр ажилладаг бөгөөд Gen Z буюу
дижитал үеийнхэнд чанартай, хүртээмжтэй, эрүүл мэнд боловсролын тусламж үйлчилгээг хүргэхэд цаашид инновац, технологиг нэвтрүүлэн үргэлжлүүлэн ажиллах болно. Төслийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан болон Unitel Group-ийн эхлүүлсэн санаачлагыг хөдөлмөр нийгмийн хамгааллын яам үргэлжлүүлэн төслийн цар хүрээг орон даяар тэлж, охид өсвөр үеийнхнийг чадваржуулж, ирээдүйн төлөө зөв шийдвэр гаргахад нь нөлөөлж, сайхан ирээдүгийг бүтээхэд нь туслах юм. Миний мөрөөдөл бол инженер болох. Би инженер болоод олон зүйлийг зохион бүтээж дэлхийгээр аялна.